Ингээд бид нар өөр ингээд дэлхийн баялагийг бүтээн дэлхийн боловсролыг бид нар Монгол хүнд хүргэж чадaltaа хөрөнгө оруулагч гаргах байхгүй. Зүгээр хөрөнгө оруулагч зүгээр цэцгнээс ургадгүй юм байлээ. Тэ? Хөрөнгө оруулагч гэж яг юу гэсэн үг юм бэ? Би одоо 10 жил 20 жил явсан энэ хүсэнд өдөө хүртлэхээ би мөнгө хийхгээл зүтгэл хийсэн байгаа байхгүй юу? Тэ нэг мундаг хөрөнгө оруулагч баян амьдарч гал санхүү хэрэгчлэн түржгээл зүтгээдсэн. Тэгэл одоо ингээд яг юм ингээд аюугаа ургаад яг нөгөө тэр юмнууд маань болсон болоог аюу олон прожектууд юм дотроос их юм аюу их юм сурсан юм нэвлэлээр өдөө болтол миний хийсэн хөдөлмөрийн ганцхан хамгийн чухал авах юм бол би аюу сайн чадaltaал хөрөнгө оруулагч болж байгаа юм байна гэдгийг л ойлгосон. Ерөөсөө л нэг юм. Ганцхан юм. Би хин бэ гэдэг чинь л аюу чухал. Чи хин бэ гэдэг чинь л аюу чухал. Чи юунд хөрөнгө оруулалт дэна гэдэг дээр ухаантай хандаж сонголтоо хийж чаддаг болох нь чухал. Өөр юу ч биш. Одоо бид нар бүх юмыг бид нар хөрөнгө оруулагч гэдэг би 10 жил 20 жил болсон юм. Миний юм ягаад өсөөд үржээд ингээд төвлөрөл гараад тий аюу их мөнгө над руу татагдаад байгаа юм. Зүгээр нэг санамсаргүй унтаад байж хад ороод ирчих байхгүй юу? Зөв тий манайхаа төлөвлөгөө хөрөнгө оруулалт гэдэг бол төлөвлөгөө. Манайхаа харж байна. Миний 20 жилийн төлөвлөгөө